Маш харамсалтай нэг мэдээ харлаа. Бидний цөөхөн монголчууд хэмээх нэг сайхан төсөл хэрэгжээд эхэлсэн. Үнэхэрийн сайхан төсөл. Гэвч сайхныхын цаана муу муухай хүмүүс зогсож байсан бололтой. 77 дугаар сууг буюу энэ төслийн телевизийн хөрөнгө оруулагч нь сайхан балаг байсан бололтой. Санжийн баяр, сайхан балаг, сангажийн баяр цагт нар нэг шин телевиз нээх гэж байна гэж яригадаад байсан. Тэр нь энэ болж таарах шиг болов. Хайрамч төсөл, хайрамч телевиз. Монгол улсын хөгжил дэргэжлийн эсрэг маш том ялт хэрэг өдөөссөн хүмүүсийн гар хөл байсан юм байж тэл хэмээх бодол төрж байна. Төслийн ерөнхий менежер мөнгө чуулганы зоригтын жиргэснийг харуул нийгэмд шинэ хандлага, эерэг хандлага, зөв хандлага нээхийг бий болгохыг зорж байгаа юм а гэжээ. Оюу толгойд маань хазааргүй л гэж харийнханд гаргаж өгсөн лойвчид Монголын маань нийгэмд эерэг зөв шинэ хандлага бий болгохыг зоржээ. Энэ чинь миний нийгэм, энэ чинь бидний нийгэм. Бидний цөөхөн монголчуудын маань нийгэм. Харин бидний цөөхөн монголчуудыг тонож харийнханд үйлчилсэн сайхан бэлэг нарын нийгэм л биш шүү харин. Монголын топ 3 лойвчин танай төсөлд оролцоог бол харин уучлал хүсье. Хэрвээ тэр 3 лойвчин энэ төсөлд оролцсон бол тэр 3 лойвчин тэр шинэ хандлага гэж юмэг чинь бий болохыг зорж байгаа бол уучлаарай танай төсөлд ёстой утга алга. Шоронд байх ёстой 3 дээрэмчний нүглийг сайруулахын төлөө ингэж урт удаан хугацаанд тархийг минь угаах гэж оролцсон гэж үү. Бидний цөөхөн монголчууд наад 3 лойвчнаар чинь тархиа угаалгахын эсрэг зогсох байх шүү харин.